Эрдэмэдлийн түгээн дэлгэрүүлэгч Экхэн багш нартаа энэрл хайраар хүүхдээ үлдээдэг насгсан эцэг эхчүүдэд Эрдмийн оргиод тэмүүлэн яваа нийт төгсөгчдөө энэ сайхан өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Бомхон дуутай энэ өглөөний нар шиг хомхон насыг минь хөдөлсөн энэ сургуулийн босго Эгэл дараохнаар жингэрэх мөнгөн хонхны дуутай Эрдэмт тэмүүлэг хүстэй дагсан эрх юмсэг олон шавнартай Эрдмийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Энэхүү Дархан аймгийн ерөнхий боловсролын 31-р сургуулийн 2 дахь төгсөлтийн төгсөгчдийн баяраа тэмдэглэж байгаа анги хот олоо та бүхнийхээ өмнө хүндэтгэн өрн залъя. Боловсролын байгууллагт 33 дахь жилдээ ажиллаж байгаа Монгол Улсын зөвлөх багш Даш таваа өгтөө баяр сайхан багштай 5-ын ангийн төгсөгчтэй хамтдаа хүндэтгэн өрье. Тавын ангийн сурагчид маань сургуулийн урлагийн наадмын дэд авраг анги Монгол хэл математикийн аймгийн анги нийтийн масын олимпиадын тусгай байрын шагналт математикийн түргэн бодлогын багийн олимпиадын авраг анги 2025-аас 2026 оны сургуулийн тэргүүний хамт олноор шалгарч байсан шилдэг хамт олон байна. Ингээд төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаа. Боловсролын байгууллагт 33 дахь жилдээ ажиллаж байна. Монгол Улсын зөвлөх багш боловсролын тэргүүний ажилтан баяр сайхан багштай 5-ын анги. Ирсэн сурагчид хаалт шилдээр баяр хүргэе. Боловсролын байгууллагт 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Заах 10 дахь зэрэгтэй Баатар огт оюун мантагчтай 5-ын бэнгийн төгсөгчтэй хамтдаа угтан авцгаая. Оюун мантагчтай 5-ын бэнгийн сурагчтай 2024-с 2025 оны урлагийн үзлэгийн хэд байр найрал дууны номинацийн тэргүүн байр 2024-с 2025 оны шүлийн уралдааны тэргүүн байр эцэг номын уралдааны 1, 2, 3 дугаар байр 2025-аас 2026 оны хичээлийн жилийн урлагийн үзлэгийн тэргүүн байр 2025-аас 2026 оны засваргааны бүжгийн тэргүүн байр миний хором шүлгийн уралдааны 1, 2, 3 дугаар байр Дархан математик зураг олимпиадад сурагч энэрл 3 дугаар байр сурагч Бэнгчин тусгай байр сурагч Ануучин эгшигт хүслэн дараа өсөх ирээдүйтэй загвар өмсөгчөөр тодорч байжээ. 5-ын бэнгийн авьяаслаг оюунлаг сурагч нартай сургуулийн өндөр амжилтыг хүсье. Энэхүү боловсролын байгууллагт 7 дахь жилдээ ажиллаж байгаа заах аргач зэрэгтэй Отхон дорж өгтөө ууган цэцэг багштай 9-ийн ангийн хамт олныг хамтдаа угтан авцгаая. Ууган цэцэг багштай 9-ийн анги сургуулийн спортын наадам анги хамт олноор амжилтаар оролцсон сургуулийн урлагийн наадамд Гоцлог дууны төрөлд амжилтаар оролцсон ууган цэцэг багштай 9-ийн ангийн сурагчдаа төгсөлтийн баярын мэндийг хүргье. Боловсролын байгууллагт 17 жилдээ ажиллаж байгаа
За харагч зэрэгтэй Мегмар огтой Угбаяр огтой Юсийн Бэнгийн хамт олонний хамтдаа өгтөн авцгаая. 2025-аас 2026 оны хичээлийн жилийн намрын спортын эдгээр сургуулийн орон шалгаруулах үндэсний бүхий тэмцээнд сурагч тэргүүн баярыг эзэлсэн Бахтам сайхан амжилттай Угбаяр огтой Юсийн Бэнгийн сурагчдаа төгсөлтийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Боловсролын байгууллагт 12 дахь жилдээ ажиллаж байгаа заах аргач зэрэгтэй Ямцогт овогтой Солонгон огтой Юси Вэнгийн төгсөгчтэй хамтдаа хүндэтгэн хүрье. Солонгон огтой Юси Вэнгийн сургуулийн урлагийн их наадам намрын спортод зэрэг олон үйл ажиллагаанд анги хамт олоноор идэвхтэй оролцсон сургуулийн шилдэг анги хамт олон байгаа. Солонгон огтой Юси Вэнгийн нийт сурагчдаа төгсөлтийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Боловсролын байгууллагт 17 дахь жилдээ ажиллаж байгаа заах аргач зэрэгтэй Тавинхүү овогтой Сумьяагчтай Юсийн Гэнгийн хамт олонний хамтдаа хүндэтгэн баяр залж байна. Сумьяагчтай Юсийн Гэнгийн хамт олон сургуулийн урлагийн их наадам сургуулийн намрын спортод амжилттай оролцож эд баярыг эзэлсэн авиаслаг, спортлог анги хамт олон ингээд Сумьяагчтай Юсийн Гэнгийн хамт олондоо сурлага урлагийн спортыг өдрөөс өндөр амжилтыг хүсье. За манай энэхүү өнөөдрийн төгсөлтийн баярын хүндэт зочдоо та бүхнийхөө өрн залхын өмнө за энэ 12-ын төгсөгчдөө зориулсан хүндэтгэлийн суудлыг бэлтгэсэн байгаа. За манай хүрэлцэн ирсэн эцгийг асран хамгаалагч. За манай төгсөгчдөд баяр хүргэхээр хүрэлцэн ирсэн та бүхэн маань хүндэтгэлийн маань суудлыг бас чөлөөж өгнө үү хэмээн хүсэж байна. Таохнэхэ алга ташилтыг дэвсэн боловсролын байгууллагт урдчилдээ ажиллаж байгаа боловсролын тэргүүний ажилтан тэргүүлэх зэрэгтэй зэрэг мочрогтой мөнх жаргал огчтой 12-ийн ангийн наадмын эд баярыг хүртсэн олон авиаслаг, оюунлаг, спортын сурагчдаар 2025-аас 2026 оны хичээлийн жилийг өгтөж энэхүү эрдмийн баярыг үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцож байна. Энэхүү мөнх жаргал огчтой 12-ийн ангийн эрхэм шавнарт сурлага урлаг спортын өндөр амжилтыг хүсье. Эдгээр өнөөдрийн төгсөгчдийн баярын өдөрт хүрэлцэн ирсэн хүрэлцэн оролцож байгаа боловсролын байгууллагт 28 дахь жилдээ ажиллаж байгаа боловсролын тэргүүний ажилтан Монгол улсын зөвлөх багш боловсролын зэрэг түүхийн ухааны магистр Бямсрын овогтой мөнх жаргал багштай 12-ийн Бэнга хамтдаа өгтөн авцгаая. Мөнх жаргал багш маань боловсролын байгууллагт 28 дахь жилдээ ажиллаж байгаа боловсролын тэргүүний ажилтан Монгол улсын зөвлөх багш түүхийн ухааны магистр Бямсрын овогтой мөнх жаргал багш маань 12-ийн Бэнгийг даан авч Эко амжилттайгаар төгсгөж байгаа.
12-ын банк маань сургуулийн урлагийн платформ, сургуулийн намрын эсбэртгэн, сургуулиас зохион байгуулагдж байгаа урлаг соёл. За үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог амжилттай төгсөж байгаа манай анги хамт олон байгаа үлээ. Ингээд 12-ын банкийн төгсөгчдөө төгсөлтийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдрийн үйл ажиллагаа маань нэгэн ястад хүндэтгэлийн үйл ажиллагаагаар бас эхлэж байгаа. Ингээд 12 төгсөж байгаа эрхэм шавнар маань 31-р сургуулийн үргэлжлэл болж эрхэм дүү нартай цэцэдгийн энэ сайхан бэлдэж ирсэн өөрсдийнхөө цэцгийг залгамж халаа болгож дүүнэртээ гардуулж өгөх гэж байна. Ингээд 12-ын А, 12-ын Б ангийн ах эгч нар маань эрхэм дүүнэртээ энэ хүү цэцгийг өргөж өөдөн тордож за дараагийн дүүнэртээ энэ цэцгийг өнгөлөн адаглуулсан сайхан ургуулж ирээдүйг бэлэгдэн энэ хүү цэцгийг бэлэгдэж байна. За 12-ын сурагч нартай та бүхнийг хүндэтгэн урьж байна. Цэцэг атарсан ах эгч нар зээхийн энэмсэглэн алхаж ирлээ. Хавгаар ангийн бяцхан дүүнэртээ танхим дүүрэн баяр хэлгэлнэ. Өнгөнгийн дэлбэ шиг цэцгүүд өгөөдөн барин гардуулна. Сайн сураараа мөрөөдлөд дагаараа хэмээн сэтгэлийн үгээ намуухан шивнэн. Төгсөх ангийн ах эгч нар том амьдрал руугаа нисэн одож тэдний өгсөн тэрхэн цэцгийн дүү нарын зүрхэнд дурсамж болон үлднэ. Энэхүү цэцгийн өрсөлдөөгөө бас энэ сайхан цэцгийг ургуулж тордож дүүнэрээ бэлэгшээ энэхүү цэцгийг бас та дүүнэртээ гардуулж байна. Илөнгийн цэцэг чигүргэж өнгөө адаглал ургаж Монгол улсын ирээдүйн болсон эрхэм дүүнэртээ одоо сайхан зүйлийг бэлэгдэн цэцэг шиг үргэлж гоё өнгөлөг байгаарай. Цэцгээ хөдөлсөн манай Тагарангийн цэцэг шавнар маань за та бүхний хүндэтгэлийн хэсэгтээ очноо гэмээр хүндэтгэн өрж байна. Тагарангийн дүүнэрээ шавнараа цэцэг болгоорой гэж бас та бүхэнд хардуулж байгаа шүү. Энэ сургуулаа сайхан цэцгээр өнгөнгийн адгасан сайхан цэцгээр дүүрэн болгож ургуулсан шүү хүмүүстээ. За ёо. Энэхүү Дархуул аймгийн ерөнхий боловсролын 31-р сургуулийн төгсөгчдийн баярын үйл ажиллагаа маань Монгол улсын төрийн далбаа Монгол Дархуул аймгийн далбаа Дархуул аймгийн ерөнхий боловсролын 31-р сургуулийн далбааг мандуулж өгнө хэмээн эрхэм сурагчтай хүндэтгэн урьж байна. Монгол улсын төрийн далбаа 12-ын А ангийн сурагч төвдөнд орж явахдаа баян далай. Дархуул аймгийн тогийг 12-ын А ангийн тэргүүний сурагч мөнх жаргал явахдаа их цацрал. Дархуул аймгийн ерөнхий боловсролын 31-р сургуулийн тогийг 12-ын Б ангийн сурагч Төмөр огт Ууган Бат нарыг төрийн далбай сургуулийн далбайг
мандуулж өгнө хэмээн хүндэтгэн орж байна. Эрхэм сурагчид хоёрын ангийн сурагч төлөнд орж өгдөө баярлалаа. 12 жил дараад нь сургуулийн амжилтаараа мандатын сурагчсан. Түүхээ хийсэн мэдээгүй уралдааны дэд байр. Зандрагамагсны нэрмжит багийн физикийн олимпиадын 3-р байрыг хүртэж байсан. 12-ын ангийн сурагч бүх жаргалаа өгдөө их цацрал олон улсын хипо англиний олимпиадад амжилттай оролцож батламж авсан. Монгол хэл бичгийн төрөлцөө олимпиадын 2-ын даваанд амжилттай оролцсон. IELTS 100 хэлбэрийн 1-2 шатанд амжилттай тэнцсэн сурагч байна. 12-ын байнгын сурагч Төмөр Өвгтэй Ууганбаатар аймгийн аварга шалгаруулах гар бомбын тэмцээний хөрөл медаль, бадминтоны аймгийн аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн мөнгө 1 хөрөл медалийг хүртсэн. Сургуулийн аварга шалгаруулах гар бомбын тэмцээн, сагсан бомбын тэмцээний алт мөнгө хөрөл медалийг хүртсэн сурагчид байна. Нийт хогийг мандуулсан сурагчдаа спортын, сургуулийн, урлагийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Энэхүү Монгол улсын төрийн дуулалтай хамтдаа хүндэтгэл үзүүлье. Баярлалаа. Энэхүү төгсөгчдийн баярын үйл ажиллагааг албан ёсоор нээж өгөх хэмээн Давхад аймгийн ерөнхий боловсролын 31-р сургуулийн захирал Ардын боловсролын тэргүүний ажилтан Амгалангийн их чимэг таныг хүндэтгэлийн дайснаа хүндэтгэн орж байна. Багтмаг багштай баярлалаа. Сайн байцгаана уу эрхэм хүндэт эрдэмтэн мэргэн багш нараа. Сайн байцгаана уу өнөөдрийн энэхүү баярын эзэд болсон сурагчдаа. Сайн байцгаана уу эрхэм хүндэт эцэг их асран хамгаалагчдаа. Өдөр бүхэн шин, өдөр бүхэн гайхамшигтай байдаг шиг өнөөдрийн энэ өдөр бол бидний хувьд онцгой шин, онцгой дурсамжийг бүтээсэн гайхалтай өдрийн нэг эхлэж байна. Дархан уул аймагта 36 жилийн дараа хамгийн отхон сургууль болон өөрхөө татаж үүд хаалгаа нээсэн сургуулийн маань 2 дахь үеийн төгсөлтийн төгсөгчд маань өнөөдөр энэхүү баяраа тэмдэглэж байна. Энэ хүүхдүүд маань суралцах энэхүү хугацаанд олон сайхан амжилтуудыг гаргаж сургуулийнхаа түүхэнд бичигдэн үлдэж байгаа нь бахархалтай сайхан байна.
манай сургуулийн амжилтууд, манай сургуулийн түүх шин бүхний эхлэл болсон, шин бүхний гараа болсон энэхүү сайхан өдрийг, энэхүү сайхан дурсамжтайгаар дурсамж дүүрэн, дуртгал дүүрэн өнгөрүүлэхийг нийт эрхэм багш нартаа болон сурагчдаа хүсье. Манай төгсөгчдийнхөө амжилтаас дурдвал 12-ын Б ангийн сурагч Бямдоржийн Наман Дарман IELTS-ийн 8 оноотой, 12-ын А ангийн их хүслэн маань IELTS-ийн 7.5 оноотой гайхалтай амжилтыг үзүүлсэн байгаа. За мөн харуулсан кибер аюулгүй улсын олимпиад уралдаан тэмцээнд маань 9 байнгын сурагч Баяр Баясгалан цогт Эрдэнэ хүслэн нар маань багаараа амжилттай оролцож мөнгөн медалийн эзэд болсон байгаа. Нийт 9-р ангийнхаа сурагчдаа баяр хүргье. За мөн Сумья багшийн маань бэлтгэсэн 9 байнгын сурагч Гигэнэ маань улсын төрөлцөн олимпиадын 2-ын даваанд хүрэл медалийн эзэн болсон гайхалтай амжилтыг гаргаж сургуулийнхаа нэрийг алдаршуулсан байна. За 5-ын анги Баяр сайхан Монгол Улсын зөвлөх багш Баяр сайхан багшийн удирдсан 5-ын анги маань анги нийтээр массын математикийн олимпиад тусгай барийн шагнал эзэлсэн гайхалтай амжилтыг бас гаргасан байгаа. Ангийн багш болгон шавнартаа халуун баяр хүргье. Энэ сайхан амжилт дүүрэн, энэ сайхан дурсамж дүүрэн нийтдээ 5 дугаар ангийн 2 бүлгийн 58 сурагч, 9 дугаар ангийн 4 бүлгийн 120 сурагч, 12 дугаар ангийн 5 дугаар ангийн 91 сурагч, 12 дугаар ангийн 2 бүлгийн 58 сурагчид маань өнөөдөр төгсөлтийн өдрөө тэмдэглэн өнгөрүүлж байна. Ингээд бидний баяр дээр баяр нэмэн хүүхдүүдэд амжилт, аз жаргалыг хүсэн ирсэн нийт асран хамгаалагч та бүхэндээ дахин талархлыг илэрхийлье. Сурагчид та бүхэн минь амжилтынхаа эзэн нь байж, амьдралынхаа эзэн нь мөн сурч мэдэх их үйстэй, тэмүүлэлтэй, хүсэлтэй, зоригтой амьдраарай. 12 дугаар ангийн сурагчид маань ерөнхий боловсролынхаа сургуулийг төгсөөд энэ хүрээд Эрдмийн аянда 4 мулталж байгаа хэдий ч ирэх жилээс оюутан хэмээн оюунлаг нэрний эзэд болж хүссэн сургууль, хүссэн мэргэжлийнхаа эзэд нь багсан амжилт дүүрэн бахархал дүүрэн суралцаараа сурагчдаа эсэлтийн ерөнхий шалгалт нь амжилт бүхний дээдийг хүсье. Ингээд та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн үйл ажиллагаа албан ёсоор нээж буйг мэдээ. Баярлалаа. Энэхүү алтан түүхийн эзэд болж Дархан аймгийн ерөнхий боловсролын 31-р сургууль гэж Дархан хотод маань Монгол улсад маань өв таалал
누구 마 이름이 누구니? Хүндэт багш нар болон ангийн хамт олон үе тэнгийнхэн бяцхан дүү нар мөн эцэг эхчүүдээ багш нартаа бүгдэнд нь маш их баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бол бидний хамгийн дурсамжтай өдрүүдийн нэг зохиож байна. Бид бүхэн анх 1-р ангидаа бяцхан хүүхдүүд сургуулийн босхийг алхаж байсан бол өнөөдөр мөрөөдөлтөө нэг алхам барьсан мөн бид нар одоо ингээд төгсөгчд боллоо. Юуны түрүүнд бид нарт эвдэн мэдлэгтэй болгож мөн зөв хүн болгож төлөвшүүлэхэд тусалдаг ихэнх багш нартаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Та бүхэн бол бидний бүх амжилт, инээд хөөр, баяр баясгалын бүгд хамт байдаг тусалдаг хүмүүс шүү. Маш их талархдаг шүү та нартаа. Мөн өөрлөлт гондоож байсан бол маш их уучлаарай. Мөн бидний арыг баттаадаг аав ээж та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Бидний инээд хөөр, баяр баясгал мөн амжилтын ар та бүхэн зүтгэж хөдөлмөрлөж биднийг өдий зэрэгтэй өсгөж өгдөг шүү. Мөн үе тэнгийнхэн болон ангийн хүүхдүүдээ баярлалаа. Хамтаа
хамтдаа өсөж, хамтдаа инээж, өдий бид нар хэдий 2 жил хамт сурсан гэсэн өдий эрэхтэй ийм сайхан төгсөж байгаадаа маш их баярлалаа шүү. Би одоо ингээд зүгээр ингээд салаад явхад маш гонхтой байна. Ингээд дахиж ингээд сургуульд орж ирэхгүй гэхээр нэг л хаанаас юм гонхтой байна. Өнөөдрийн тоглолтын дуу бол төгсгөл биш. Харин бидний шинэ амьдралын эхлэл юм. Бид нар хааж байсан ирээдүйд мөрөөдөлтөө хүрсэн сургуулийнхаа нэрийг дурсгасан хүмүүсээ холно. За бүгдэнд баярлалаа. Hello everyone. Today is unforgettable memories and today is a proud and emotional day for all of us as we're celebrating our graduation together. First of all, thank you for the teachers. Thank you for the teachers for Thank you for the teachers for graduation Twitter, and we always thank you for you guys. 오늘 저희 졸업식이며 이 인생의 아주 아름다워 주역이 되는 날입니다. 함께 웃고 울고 공부하던 모든 순간들이 학교에 남아있어 왔습니다. 선생님들, 부모님들께 그리고 친구들에게 진심으로 감사합니다. 우리 위에 하늘이 언제나 다리를 받습니다. 卒業式を迎えている同級生の皆さん、そして保護者の皆様、先生方へ心より感謝いたします。学校生活を2度目の卒業を迎えられたことをとても嬉しく思います。私たちを支え導き、たくさんの知識と大切なことを教えてくださった先生方へ、そして学校に心から感謝します。本当にありがとうございました。 Хэдий бид өнөөдөр ингээд 10 жилээ төгсөж байгаа ч гэсэн бид нар бүгдээрээ үрд нэг ангийнхан байх болно шүү. Sorry for the last time. Today is a proud and memorable moment for today as we're celebrating our graduation today. I would like to sincerely thank our teachers for their hard working, patience, and their support throughout these years. For my classmates, thank you for the friendship and unforgettable memories and happiness we shared. Although we are starting a new journey after today, we will always remember our school year and class. Моя
Look at all the children we can change. What about a vision? Be a visionary for a change. We're the generation who's gonna be the one to fight for it. We're the inspiration. Do you believe enough to die for it? Who's got the heart? Who's got it? Whose heart is the biggest? Wear it on your sleeve. But we can make a difference. Oh yeah. Who's got the heart? Who's got it? Whose heart is the biggest? Wear it on your sleeve. 예, 아직까지 신기했으면 만나봐. Хараагийн бэнгийн авьяасдаг сурагчдаа баярлалаа. Нэгдүгээр сургуулийн сургалтын менежер, боловсролын тэргүүний ажилтан Баасан Баттай хөндөлгөөн өрж байна. Дахаадгийн иргэн боловсролын 31-р сургуулийн сургалтын менежер, Монгол улсын зөвлөх багш Оён Эрдэнэштэйг хөндөлгөөн өрж байна. Дахаадгийн иргэн боловсролын 31-р сургуулийн сургалтын менежер, Монгол улсын зөвлөх багш Баяр сайхан таныг шагнал гардуулж өгнө гэмээр хүндэтгэн өрн зарж байна. Дахаадгийн иргэн боловсролын 31-р сургуулийн нийгмийн ажилтан өнөр жаргал таныг шагнал гардуулж өгнө гэмээр хүндэтгэн дайснаа хүндэтгэн өрн зарж байна. Дахаадгийн ерөнхий боловсролын 31-р сургуулийн 2025-аас 2026 оны хичээлийн жиг сурлага, уурлаг, спортоор амжилт гаргасан сурагчдыг хадгалж гэж байна. 12-ийн А ангийн сурагч Хөвдөндөрчийн Баяндалаа сурагчдын холбооны шилдэг төгсөгч алтан медалаар шагнаж байна. Сурагчдын холбооны шилдэг төгсөгч алтан медалаар 12-ийн Б ангийн сурагч мөнх хоёр огт дэлгэр далаа таныг хүндэтгэн өрж байна. Сурагчдын холбооны тэргүүний сурагч алтан медалаар 12-ийн Б ангийн сурагч Ган Зориг огт уран заяа таныг хүндэтгэн өрн зарж байна. Сурагчдын холбооны шилдэг төгсөгч алтан медалаар 12-ийн Б ангийн сурагч Даш Даваа огт аз заяа таныг хүндэтгэн өрн зарж байна. Сурагчдын холбооны шилдэг төгсөгч алтан медалаар 12-ийн Б ангийн сурагч Баясгалан огт номин таныг хүндэтгэн өрн зарж байна. Сурагчдын холбооны
спортлог сурагч алтан медалаар 12-ын Б ангийн сурагч Төв санаа өгт Сарна таныг хүндэтгэн өрн залж байна. Сурагчдын холбооны Эрдэм оюун алтан медалаар 12-ын Б ангийн сурагч Ганцх өгт Салман таныг хүндэтгэн өрн залж байна. Сурагчдын холбооны спортын шилдэг сурагчаар Төв санаа өгт Сарна хүндэтгэн өрж байна. Сурагчдын холбооны Эрдэм оюун алтан медалаар 9-ийн ангийн сурагч Ванчинх өгт Гал Эрдэнэ таныг хүндэтгэн өрж байна. Сурагчдын холбооны оюунлаг сурагч алтан медалаар Батулгын Номин Эрдэнэ таныг хүндэтгэн өрж байна. Авиаслаг сурагч алтан медалаар Ариун жаргал өгт Ховрхөө таныг хүндэтгэн өрж байна. Есийн ангийн сурагч Номин Эрдэнэ таныг өрж байна. Батулгын Номин Эрдэнэ. Оюунлаг сурагч алтан медалаар 9-ийн ангийн сурагч Батулгын Номин Эрдэнэ. Спортлог сурагч алтан медалаар 9-ийн Б ангийн сурагч Болдбаатрын Дүлбаяр таныг хүндэтгэн өрж байна. Оюунлаг сурагч алтан медалаар 9-ийн Б ангийн сурагч Болдбаярын Гигэн таныг хүндэтгэн өрж байна. Оюунлаг сурагч алтан медалаар 9-ийн ангийн сурагч Батулгын Номин Эрдэнэ. Спортлог сурагч алтан медалаар 9-ийн В ангийн сурагч Батбаатрын Эдэрж авлан. Спортлог сурагч алтан медалаар 9-ийн В ангийн сурагч Ганцулгын Их амгалан. Тэргүүний сурагч алтан медалаар 9-ийн В ангийн сурагч Бямбас өрн овогт Сүндрия. Спортлог сурагч алтан медалаар 9-ийн В ангийн сурагч Амгаланбаатрын Анх заяа. Монголын сурагчдын холбооны оюунлаг сурагч алтан медалаар
9-ийн гэнгийн сурагч Батдоржийн Хүслэн сурагчдын холбооны оюунлаг сурагч алтан медалаар 9-ийн гэнгийн сурагч Чамятова огт Гигэ Наран спортлог сурагч алтан медалаар Их Батын Дүлгөн 9-ийн гэнгийн сурагч сурагчдын холбооны спортлог сурагч алтан медалаар Дархол аймгийн ерөнхий боловсролын 31-р сургуулийн маань спортлог сурагчдын маань зэргийн өнөөлөх яг энэ цаг үеэд хүрэлцэн ирсэн байна. Дугаар номер 26 Монгол Улсын биеийн тамир спортын тухай хуулийн 22-р зүйлийн 22-ын 4 дахь заалтыг үндэслэн Дархол аймгийн биеийн тамир спортын газрын багш дасгалжуулагчдын 2026 оны 5-р сарын 21-ний өдрийн хурлаар 1-р зэрэг олгов Дархол аймгийн биеийн тамир спортын газрын дарга амраагсан байна. Чин тогтох авагт игч Сагсан бөмбөгийн 1-р зэргийг олгох гэсэн байна. Сагсан бөмбөгийн 1-р зэргийг олгов Төв санаа авагт Сарна спортын Сагсан бөмбөгийн спортын 1-р зэрэг олгов Их хоёр авагт Хүрүү Эрдэнэ Сагсан бөмбөгийн 1-р зэрэг олгов Хишиг дэлгэр авагт Шинбаяр волейболын 2-р зэрэг олгов Мегмар авагт Чингү волейболын 2-р зэрэг олгов Бат сайхан авагт Ариун Эрдэнэ волейболын 1-р зэрэг олгов Мөнх хоёрын Дэлгэр Далай Сагсан бөмбөгийн 1-р зэрэг олгов Батбаядрын Тэмүүлэн Улсын багш нарын холбооны эрдмийн түлхүүр алтан медалаар сурлага авиас чадвар урлаг спорт эдүх оролцоогоор сургууль анги хамт олон мандаалын шалгалсан тул эрдмийн түлхүүр алтан медалаар шагнав. Олон улсын багш нарын холбоо хүрээmus байгуулсан байна. Эрхэм хүндэт сурагч аюурцсан ангийн сурагч аюурцсан эрдмийн түлхүүр алтан медалаар Игчин тавын ангийн сурагч Игчин эрдмийн түлхүүр алтан медалаар тавын ангийн сурагч Гарт сурагч Цицилия Ано
Эрдмийн түлхүүр алтан медаль Цэцилия Ано. Тавын англи сурагч Феликс Жаргал. Эрдмийн түлхүүр алтан медалаар Тавын англи сурагч Энэрлэн. Эрдмийн түлхүүр алтан медалаар 9 гол. Тавын англи сурагч 9 гол таныг хүндэтгэж байна. Аялын клуб үүсгэн байгуулагчид болох 12-ийн байнгын сурагч Чулуун Эрдэнэт баяр цогт 2021 оноос албартын спортоор хичээлэн 350 гаруй километр алхсан тул Монголын явган албартын холбооны мөнгөн тэмдэгт алхагч ирээдүйн эзэд албартын аялын клубээс зохион байгуулсан 5 хан challenge walking travel амжилттай алхаж 5 хан challenge Trainership соноор шагнадж байна. Мөн Батбар огт бат очир 2025 оноос хойш албатын спортоор хичээлэн 200 гаруй километрийг алхсан тул Монголын явган албартын холбооны хүрэл тэмдэг алхагчаар ирээдүйн эзэд албарт аялын клубээс зохион байгуулсан 5 хан challenge амжилттай оролцсон тул хүрэл цомыг гардуулж байна. Явган огт золбоо таны хүндэтгэж 2025 оноос албартын спортоор хичээлэн 200 гаруй километрийг алхсан тул Монголын явган албартын холбооны хүрэл тэмдэгт алхагчаар тодруулж байна. Энэхүү явган албартын холбооны тогтон гишүүн Дархуул аймгийн явган албартын холбооны үүсгэн байгуулагч ирээдүйн эзэд албартын аялын клубын үүсгэн байгуулагч зөвлөх багш Мөнх Жаргалын Баасан сүрэн шагналыг гардуулж байна. Тавын байнгын сурагч Мөнх хотгоны мэргэн шилдэг алхагч хүрэл медалийг бас хүртэж байна. Энэхүү Дархуул аймагт маань явган албартын холбоо үүсэн байгуулагдаж энэ цаг мөчид манай 31-р сургуулиас 4 гишүүн өнөөдөр эдвэгтэн гишүүн болж хүрэлт алтан цомын эзэд болж байна.
Эрдмийн өргөнд дурайсан он жилөө дурсан жуулан өдөж ирээдүйн зөв хөлийн жолоо залбуу энэл торгон агшинд мөнгө хоох чигнэгдэх дуугаар амьдралын шинэ хуудсыг нээж мөрөдл бүхэн чин гэрэлтэй байхыг ёо гэсэн байна. Ингээд Давхар аймгийн 31-р сургуулийн үйлдвэрчдийн хорооны зүгээс одоо 31-р сургууль ажилдаг, багшилдаг эрхэм хүмүүсийн маань хүүхдүүд энэхүү 12-р анги төгсөж байгаа учиртай ингээд үйлдвэрчдийн хорооны зүгээс эрхэм 3 сурагчтай батламжийг болон за мөнгийг бас гардуулъя. Хөвгөлтэй хамгийн ангийн сурагчид. Амжилтыг хүсэн 2025-аас 2026 оны хичээлийн жилийн сүүлчийн хонхыг цангинуулж өгнө хэмээн 12-ын ангийн сурагч Тэквондогийн спортын мастер Мөнх Насангийн Эрдэнэрийг хүндэтгэн өрж байна. Мөн 12-ын Бэнгийн сурагч шилдэг төгсөгч Болормоо өгтөө Маранчингон сүүлчийн хонхоо цангинуулж өгнө хэмээн хүндэтгэн өрн зарж байна. Сүүчийнхөө жингэнэн дуудсан төрч нас минь нисэн одлоо. Хонхондоо бидний эрдмийн оргил дуудлаа. Хонхондоо бидний итгэл ирээдүйг үтлээ. Энэхүү дурсам хичээлдээ орно хэмээн 12-ын ангийг хүндэтгэн өрж байна. Боловсролын байгууллагт
20 дахь жилдээ ажиллаж байгаа боловсролын тэргүүний ажилтан тэргүүлэх зэрэгтэй Цэрэн очроо өгтөө мөнх жаргал багштай 12-ийн ангийн сурагчдыг дурсамж хичээлдээ орно хэмээн хүндэтгэн өргөж байна. Боловсролын байгууллагт 28 дахь жилдээ ажиллаж байгаа боловсролын тэргүүний ажилтан Монгол улсын зөвлөх багш Түүхийн ухааны магистр Бямсүрэнгийн мөнх жаргал багштай 12-ийн анги дурсамж хичээлдээ орно хэмээн хүндэтгэн өргөж байна.